Ойрын үед ажиллаа хийх гэхлээр нэг л болж өгөхгүй байна уу? Ажил дээр очихлоор цаанаасаа л нэг анхаарал төвлөрч өгөхгүй, ажил хийх хүссэн сонирхол алга болж, хийж байгаа зүйлдээ сэтгэл ханамжгүй болоод байна уу? Дээрээс нь ажлаасаа олж байнгын стресс, уур бухимдалтай болж ямар нэгэн зүйл түгшиж, ажлаа бүр ерөөсөө ч очмооргүй санагдаад л байна уу? Эдгээр шинж тэмдгүүд танд илэрчээвэл бараг л та ажлаас хашрах хам шимж буюу burnout-тай болсон байж магадгүй юм. Ажлаас хашрах хам шинж гэдэг бол удаан хугацааны туршид ажил амьдралын стресс болон ачааллаас үүдэлтэй сэтгэл зүйн болон бие махбодын туйлд эсвэл оюуны ядаргаа юм аа. Өөрөөр үнийг өвчин гэж ч ойлгож болно. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2019 онд бурноутыг ажлын байранд дах архаг стресстэй холбоотой амжилттай зохицуулаагүй байдлаас үүдэх хам шинж гэж тодорхойлсон байж. Ажлаас хашрах хам шинжийн үндсэн шинж тэмдгүүд нь эрч хүчгүй болж ядаргаанд орсон, туйлдсан мэдрэмж авах, ажлын талаарх сөрөг хөндөрсөн хандлагатай болох эсвэл ажлын бүтээмж нь илт буурах зэрэгт ордог байна. Дээрэс нь хүмүүс удаан хугацааны туршид ажлаасаа үүдэлтэй стрессээ зохицуулж чадаагүй явсаар бурноут болдог байна. Монголчуудын судалгаагаар burnout үүсэх үндсэн шалтгаанууд нь хувийн дотоод сэтгэл хөдлөлийг илэрхийлэх чадваргүй байдал, ажлын ачаалал болон байгууллагын системийн инх замбраагүй байдал, харилцагчтай харилцах хүндрэл зэрэг хүчин зүйлс гол нь нөлөөлж байна. Дээрээс нь олон улсын судалгаагаар офисын ажилчдын 40 орчим хувь нь burnout-ын шинж тэмдэг илэрсэн эсвэл burnout-д орсон хэмээн мэдээлсэн байдаг. Ийм өнөөдрийн бичлэгээрээ бид сүүлийн үед дэлхийн нийтийн хөтөлбөрийн зах зээл дээр гол асуудал болоод байгаа burnout-ын талаар ярьж өгөх болно. Яагаад хүмүүс ажлаас хаашрах эмгэгт амархан өртдөг вэ? Хэрхэн өөрийгөө уг эмгэгээс хамгаалах вэ? Хэрв та бүхэн эдгээр асуултын хариултыг мэдмээр байвал бичлэгээ дуустал нь үзээд subscribe дарахаа мартаоцгоё. Одоо ингэж бичлэгээ эхлүүлье. Ажлаас хашрах хам шимж буюу burnout-ыг зөвхөн нэг талаас нь хэд их ажлын ачаал хэмээн ерөөсөө ойлгож болохгүй. Үүнийг өөрөөр аливаа ажлыг хийхэд явагддаг сэтгэл зүйн үйл ажиллагааны тэнцвэрт байдлын алдагдал хэмээн тайлбарлаж болно. Цаашлаад энэхүү үйл ажиллагаа тасалдвал зөвхөн сэтгэл санаанд бус эргээгээ тархины биохимийн түвшинд хүртэл өөрчлөлт авчирдаг байна. Хүн аливаа ажлыг хийж байхдаа сэтгэл зүйн дөрвөн мөчлөгийг дамждаг ажээ. Эхнийг нь ажил хийх сэтэл болох. Хүний тархинд допамин хэмээх даавар ялгарснаар хүн тодорхой хугацаанд ад жаргалтай болдог. Тэгвэл өөрийн хийж буй ажлаасаа зөв сэтлийг олж чадвал таны тархины допамин дааврыг ялгаруулж улмаар явандаа ажил хийх нь танд гоё санагдаж улам их эрч хүчтэйгээр ажиллах хүслийг төрүүлдэг байна. Тиймд таны хийж буй ажлын чинь зорилго тодорхой тэр хэвээр үр дүнтэй байвал допамин дааврын ялгарал тогтвортой байлгадаг ажээ. Үүний дараа хүн ажил хийж байгаа хувцастай төвлөрөл ба сэтгэл хөдлөлийн зохицуулалтын хэсэгт очдог. Энэ хэсэгт ирэх үед таны сэтгэл зүй аль болох ажлын хувцасаа эерэг хандлага олж авахыг хичээн анхаарал төвлөрлөө тогтвортой барьж авахыг хичээдэг лээ. Иймээс тодорхой хугацаанд өөрийнхөө хийж буй ажилдаа бүрэн төвлөрснөөр хүний бие организм удалгүй ядарч эхлэн өөрийгөө нөхөн сэргийх шаардлагатай болдгоо. Энэ хэсгийг нөхөн сэргэлт хэмээн нэрлэдэг. Нөхөн сэргэлтийн хэсэгт удаан үргэлжилсэн оюуны болоод бие махбодын хөдөлмөрийн дараа бие организм нөхөн сэргэлтийн тохиог тархинд өгч унтаж амрах хэрэгцээ шаардлагыг бий болгодог. Ингээд эцэстний явсаар хүн амжилтын мэдрэмж ба урамшууллын хэсэгт очдог ба хийж байсан ажлаа амжилттай дуусгахад тархи дахин допамин даавар ялгаруулж сэтгэл ханамжийг төрүүлдэг байна. Иймэрхүү энэ байдлаар дээр дурдсан дөрвөн мөч дахин давтагцаар байдаг гэжээ. Тэгвэл эдгээр үе шатаас нөхөн сэргэлт болон урамшууллын үе шатууд тогтмол тасалдвал хүний биеийн тархи болон сэтгэл зүйн тэнцвэр алдагдаж ажлаас хашрах буюу burnout-д орж эхэлдэг байна. Хэрв та хийж буй ажлаасаа эргээд сэргэж чадахгүй эсвэл хийсэн ажлынхаа үр дүнг сайн хүртэж чадахгүй өөрийгөө урамшуулахгүй бол амархан burnout болдог. Уг хоёр шат алдагдсанаар хүний бие дараах өөрчлөлтүүд гарч эхэлдэг. Юун түрүүнд хүний тархинд допамин даавар ялгарх нь буурч оронд нь стрессийн даавар болон кортизол тогтмол өсөж эхэлдэг байна. Кортизол даавар нь хүнийг амьд тусны нөхцөлд бэлэн байдалд оруулж амьд гарахад чухал нөлөө үзүүлдэг гэлээ. Ингэснээр та хийж байгаа ажлаасаа ер нь таашаал авах болж дандаа стресстэж эхэлнэ гэсэн үг юм. Түүний дараачаар таны сэтгэл зүйд ажлаа хийх сэтлэггүй болж ажлах шалтгаанаа ололгүй ажилтай холбоотой эрг сэтгэл хөдлөл нь алдагдаж ажлын орчин болоод ажлын хамт олноос сэтгэл зүйн хувьд хүндэрдэг гэж. Дээрэс нь хэрвээ энэ байдал удаан үргэлжилвэл хүний анхаарал төвлөрөх болон асуудал төвлөрөх чадрууд муудаж ой тогтоол суралцах чадварч мууддгийг Америкийн сэтгэл судлаач Кристина Маслах болон Канадын сэтгэл зүйч Майкл Лейтер нар 2016 онд хийсэн судалгаараа онцолжээ. Тэгвэл Монголын залуу үеийнхэн яагаад ажлаас хашрах хам шинжинд өртөх болсон бэ? Монголын залуу үеийнхэнд ажлаас хашрах хам шинж нэмэгдэх болсон олон талын хүчин зүйлсийн нэгдлээс үүдэлтэй бөгөөд нийгэм, эдийн засаг, ажлын орчин, хувь хүний сэтгэл зүйн онцлог зэрэгтэй шууд холбоотой. Та YouTube сувгаа нээхээс эхлээд алгоритмыг зөв ашиглаж чанартай контент бүтээгээд ашиг орлоготой бололтой хөгжиж бүхий л аргыг нийт ороод сурмаар байна уу? Тэгвэл анхаарлаа нааш хандуулаарай. Контентийг ютубер болох нь зөвхөн олон танигдах эсвэл мөнгө олох бол биш ээ. Энэ бол таны дотоод сонирхол хүсэл санааг бодит амжилтанд хүргэх гайхамшигтай арга зам байна. Эдгээр юу агцсан бэхээр контентын найрлага форматыг өөрөө зохиож сурах, алгоритмын учрыг нэгэнгүй ойлгох, тулгарсан бэрхшээл бүтлгүүтлийг даван туулах сэтгэл зүйн ур чадвар, бүгд цаашлаад гадаад хэл дээр контент бүтээх, хиймэл оюун ухааныг бүтээлчээр ашиглах зэрэг агуулгууд багтсан байгаа. Та өөртөө хөрөнгө оруулж ютубер болох аяллаа яг одоо эхлүүлээрэ. Хүн болгоны дотор л контент бүтээх гэсэн нууцхан хүсэл байж л байдаг. Үүнийг хийж үзэж байж л мэднэ. Тэгэхээр одоо эхлэхгүй л хэзээ эхлэх юм бэ? Та сургалтаа Задлан цэгийн вебсайтаар орж хүлээн аваарай. Нэгдүгээр нөөц болцооны хомсдол нь хамгийн том шалтгаануудын нэг юм. Хэд их ажлын ачаал, завгүй хуваар, амралтгүй байдал нь залуусын эрч хүч, сэтгэл санааг удаан хугацаанд шавхдаг. Үр дүнд нь бие махбод болон тархин нөхөн сэргийх боломжгүй хэмжээнд ядарч ажлын идэх буурж амархан бурноут болдог байна. Хоёрдугаарт ажлын байрны хязгаарлагдмал боломж ба сөрөг орчин сэтгэл зүйн дарамтыг нэмэгдүүлдэг. Албан тушаал ахих боломж нь тодорхой бус байх, удирдлага болон хамт олноос хангалттай дэмжлэг авахгүй байх, ажлын байрны дарамт шахалт зэрэг залуусын урам зоригийг мохоож, урамшууллын шатыг үгүй хийдэг. Гуравдугаарт ажил ба амьдралын тэнцвэр алдагдах асуудал түгээмэл байдаг. Залуу
үеийнхэн урт цагаар ажиллах болж гэр бүл найз нөхдөдөө харилцах, чөлөө цагаа өнгөрүүлэх боломж humигдсанаар сэтгэл ханамж нь буурдаг ба үүнээс үүдэж хангалттай сэргэлтийг авч чаддаггүй. Дөрөвдүгээрт сошиал медиа болон технологийн нөлөө нь сэтгэл санааны дарамтыг нэмэгдүүлдэг. Ажлын нөхцлөөсөө шалтгаалж байнгын онлайн байх шаардлага, өөрийг нь бусдын амжилттай харьцуулах, хэд өндөр хүлээлт өгөх, хэд төгс зүйлсийг шаардсан дарамт нь өөртөө эргэлзэх, амжилтаа үнэлэхгүй байх мэдрэмжийг төрүүлдэг аж. Тавдугаарт өөртөө хэд өндөр хүлээлт тавих шаардлага өргөн тархжээ. Алдаа гарах хэрэггүй мэт бодол, төгс төгөлдөр байх эрмэлзэл нь стресстэй болох магадлалыг улам гүнзгийрэлдэг байна. 6 дугаарт эдийн засгийн дарамт ч залуусд хүчтэй нөлөөлж байна. Монголын залуу ихэвчлэн орон сууцны зээл, хэрэглээний өндөр зардал, тогтворгүй орлогын нөхцөлтэй тулгарч, санхүүгийн стрессийг өдөр тутамдаа мэдэрч, цаашид ажил хийх сэтлээ олж чадахгүй болсноос амархан ажлаас хаширдаг байна. Эдгээр хүчин зүйлс нийснээр Монголын залуусын дунд burnout дархалт нэмэгдэж 2017 оны судалгаагаар бүтэн цагаар ажилладаг насан туршидын 23% нь энэ хам шинжид өртсөн тогтоогцааж. Энэ нь зөвхөн хувийн эрүүл мэндийн асуудал биш, харин нийгмийн бүтээн эмч, эдийн засгийн өсөлтөнд ч гэсэн сөргөөр нөлөөлөх төвшөнд хүрээд байна. Дээрээс нь дэлхийд дахинд энэ асуудал хурцаар тавигдсан хэвээр л байна. Дэлхийд дахины хэмжээнд ажлаас хашрах хам шинж нь сүүлийн 12 жилд эрчимтэй өссөн үзүүлэлттэй байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 2019 онд burnout-ыг албан ёсоор ажлын байртай холбоотой мэрэгжлийн синдром гэж тодорхойлж ICD-11 олон улсын өвчний ангилал оруулсан нь асуудлын цар хүрээ ямар хэмжээнд байгааг харуулж байгаа юм. Хөгжингөө орнуудад ажлын бүтээмж өндөр шаарддаг, корпорацийн соёл, өрсөлдөөнт орчин, тасралтгүй инновацийн дарамт нь ажилтнуудын стрессийг нэмэгдүүлдэг бол хөгжиж буй орнуудад эдийн засгийн тогтворгүй байдал, ажлын байрны баталгаагүй байдал, хүний нөөцийн хомсдол зэрэг нь хамгийн ихээр түлхэц болдог. Ажлын байр ба ажлын соёлын талаар судалгаа явуулдаг Gallup байгууллагын 2022 оны судалгаагаар дэлхийн хэмжээнд ажилтнуудын 44% нь өдөр бүр өндөр стресстэй байдаг гэж хариулжээ. Мөн Америк нэгдсэн улсад ажилтнуудын бараг тал нь өөрийн ажил, сэтгэл ханамжгүй байгаагаа илэрхийлсэн бол Европт burnout нь эрүүл мэндийн чөлөө авах шалтгааны эхний 3-т орж байна. Иймд дэлхийн нийт burnout-ыг зөвхөн хүний сэтгэл санааны асуудал гэхээс илүүтэйгээр нийгмийн бүтээмж, эдийн засгийн тогтвортой байдал занал хэлж буй томоохон эрсдэл хэмээн үзэж урьдчилан сэргийлэх бодлогын түвшний арга хэмжээг авч эхэлжээ. Тэгвэл бид үүнээс өөрсдийгөө хэрхэн сэргийлж чадах вэ? Юун дөрөв та ажлаас амархан хашрахгүй тулд сэтгэл зүйн эрүүл мэндэ хамгаалах хэрэгтэй. Хэд их стресстэй, ачаалттай үед ухамсарын дасгал болон гүнзгий амьсгаа авах зэргээр өөрийгөө тайвшруулж, анхаарал төвлөрөх чадварыг нэмэгдүүлж болдгийг судалгаагаар тогтоосон байна. Ухамсарын дасгал гэдэг нь өнгөрсөн ба ирээдүйд санаа зовхгүйгээр яг одоо юу болж байгааг мэдэрч сурах дасгал юм. Уг дасгалыг хийхин тулд та амьсгал дээрээ төвлөрч, биеийн мэдрэмжийг анзааран, бодлолоо сэтгэл хөдлөлөө ажиглаж, яг одоо байгаа мөчтөл анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй. Ингэснээр та өөрийнхөө стрессийн түвшинг бууруулж, сэтгэл готролтойгоо үр дүнтэй тэмцэж чаднаа. Үүний дараагаар burnout болохгүй тулд өөрийнхөө ажлын ачааллыг зөв зохицуулж сурах хэрэгтэй байна. Ажлын өдөртөө их ажлуудаа эренбилж, дараалуулан зөв зохион байгуулан, том ажлыг жижиг хэсгүүдэд хувааснаар ядаргааг бууруулдаг байна. Мөн хит их цагаар ажиллах байх, хаяада завсарлага аван амархан чухал юм байна. Дээрээс нь өдөр бүр дор хаяж 20-30 минутын дасгал хийвэл сэтгэл санаа нь тустай байдаг гэжээ. Цаашлаад гэр бүл, найз нөхдөдөө тогтмол харьцаж, тэдэнтэй ярилцаж байх нь сэтгэл санаагаа дэмжих гол аргуудын нэг билээ. Хамгийн сүүлд нь та өөрийнхөө ажлын орчинг тав тухтай болгож чадвал ажлаас авах биеийн болон сэтгэл зүйн ачааллыг бууруулдаг байна. За энэ түрээд бичлэг маань өндөрлж байна. Хэрэг та бичлэгийг үзэж байх үедээ аль хэдийн ажлаасаа хаширчихсан байвал бичлэгээ дуусгаад өөртөө хэсэг амралт өгч эрч хүчээ нөхөд ажлаа аль болох сөргөөр харалгүй ажил хийх зөв сэтлээ олж аваарай гэж хүсье. Тэгж үжил та бүхэн жаргалтай амжилтна шүү дээ. Дараагийн дугаараар бас сонирхолтой сэдв орон тэр хүртэл subscribe дараад хүлээж байгаарай. Subscribe дарсны ач тусаар та хамгийн түрүүнд манай бичлэгийг олж үзсэн шүү дээ. Би танад маш хэрэгтэй нэг юм хэлж өгч байна. Хэдхэн хором наашаа анхаарлаа хандуулаарай. YouTube задлан гэдэг шинэ ном гаргасан. За энэ ном болохоор англи монгол гэдэг 10 гаруй сувгийг сүүлийн 6 жилийн турш ажиллаж байсан туршлага дээр үндэслэн хийгдсэн байгаа. Нийтдээ бол 1.5 сая subscribe-ыг цуглуулсан шүү дээ. Энэ олон сувг хийж байгаа. Тэгэхээр танд энэ ном яагаад хэрэгтэй гэж. Тэгэхээр шүү дээ та одоо хобби, бизнес эсвэл community ямар ч зорилготой байсан бэ? Яаж контент хийхээ яг так ойлгох болно. За тэгэхээр энэ номд юу байгаа вэ гэхээр үзэгчдийн анхаарлыг эхний 5 секундэд яаж төвчхийг сурна, хүн рүү чиглэсэн контент хэрхэн бүтээхийг нүдэнд харагдтал зааж бичсэн ном аа. За тэгээд мэдээж хэрэг өөрийн брэндээ өсгөж мөнгө олох бодит стратеги суралцсан санаанаас эхлээд эвлүүлэх хүртэл бүх алхмыг системтэйгээр зааж бичсэн байгаа. За дээр нь мэдээж хэрэг том мэдээлэл суурьж өсөлт авчрах стратегиуд байгаа. Хамгийн гол нь ямар ч хувцсны халаас нь багтах ийм хэмжээтэй авсаархан ном байгаа. Нийтдээ 250 онцтой буюу та ингээд гадаад дотоо хөдөө явахдаа ч юм уу наадмын амралтаар уншихад маш тохиромжтой байгаа шүү. Үүнээрээ сандахад маш цөөхөн хуваар хэрэглэгдсэн байгаа. Хязгаарлагдвал тоотой гэсэн үг. Та тэгээд яг одоо энэ дээр гарч байгаа хаяг буюу Pop Culture-ийн хэмээн сайтаар ороод шууд захиалаад үнэгүй хүргүүлээд аваарай. Хүргэлт үнэгүй гэж байгаа шүү дээ. Тэгээд шууд авах линкийн видеоны коммент болон description дээр бас байрлуулчихъя. Тэгэхээр нэмжлэхэд дүүнартаа бэлгэлж гисэн яг таарсан сайхан биелэг болно шүү. Нэг номоор контент бүтээх цогц системийг гартаа оруулах гэж боддоо.